Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. uka.com. Өнөөдрийн энэ бичлэгдээр би entrepreneur-удад өгөх зөвлөгөөг оруулж байна. Бодол санаагаа хуваалцах, зөвлөгөө авах үе entrepreneur бидэнд үргэлж гарч байдаг. Гэхдээ хамаагүй хүнээс зөвлөгөө бүү аваараа гэдгийг өнөөдрийнхөө бичлэгдээр сануулгах хүсэлтэй байна. Зөвлөгөө авахдаа үргэлж мэргэжлийн туршлагатай хүнээс авч байх хэрэгтэй. Хүмүүсийн гаргадаг том алдаа юу байдаг вэ гэвэл мундаг, ухаантай хүн л бол юу ч хамаагүй мэдэх ёстой юм шиг асуудаг. Тухайн хүн мундаг, ухаантай байж болно. Гэхдээ ямар салбар дээр ухаантай, мундаг, чадвартай байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэр салбар нь таны асуултын дагуу бол асууж болно. Бүх юмд мэргэшсэн мастер гэж байдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй байхаа. Тэм учраас заавал туршлагатай мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй. Бид заримдаа хамгийн түрүүнд аав ээжээсээ бас асуудаг. Гэвч аав ээж, эгч дүү, найз нөхөд бизнес хийж үзээгүй бол бизнесийн оновчтой зөвлөгөө өгч чадахгүй. Өгөх зөвлөгөө нь ихэвчлэн таныг хамгаалсан, таны төлөө, таныг хайрлсан, сэтгэл санааны тусламж өгсөн зөвлөгөө өгдөгч яг мэргэжлийн талаас бизнест юу тусдаа вэ гэдэг талаас зөвлөгөө өгч чаддаггүй. Тиймээс аав, ээж, эгч дүү, найз нөхөд таны асуух асуулт дээр мэргэшээгүй бол тэднээс асуух биш, таны асуултын дагуу мэргэжлийн туршлагатай хүнээс нь зөвлөгөө авах хэрэгтэй. За тэгэхээр энэ бичлэг танд жоохон ч гэсэн тус болсон байхаа гэж бодож байна. Та хинээс зөвлөгөө авдаг вэ? Мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө өмнө авч байсан уу? Доор сэтгэлдээ үлдээгээрэй. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.